Горький нэрмжит хүүхэд залуучуудын киноны төвөстүүд. Уран бүтээлийн 2 дугаар нэгдэл. Ветер развеял. Нет мне дороги в мой брошенный край. Если увидеть пытаешься издали, не разглядишь меня, друг мой, прощай. Я уплываю, и время несет меня с края на край. С берега к берегу кот мили, друг мой, прощай. Знаю, когда-нибудь с дальнего берега давнего прошлого ветер весенний ночной принесет тебе вздох от меня. Ты погляди, не осталось лишь что-нибудь после меня. Полночь забвения на поздней окраине жизни твоей. Ты погляди без отчаяния, ты погляди без отчаяния. Вспыхнет ли, примет ли облик безвестного образа, будто случайного? Примет ли облик безвестного образа, будто случайного? Это не сон, это не сон, это вся правда моя, это истина. Смерть, побеждающий вечный закон, это любовь моя, это любовь моя. Цаг 15 минутаас яруу найргийн дэвтэр. 9 цаг 45 минутаас залуучуудад зориулсан нэвтрүүлэг. Передача Ленинграда в 10 часов 10 минут. Школьникам пригласительный въезд, концерт по письмам и радиоочерк. Твои электронные помощники в 10 часов 25 минут. Концерт из произведений Петрова. Передача Ленинграда в 11 часов 15 минут. 15-й сеанс. За болсон би ах уу? Авлаа шүү. Өглөөнийхөө гимнастикт бэлтгээрэй. Хөлдөө мөрний хэмжээ тайзаа аваад 1 2 1 2 эргээд 1 2. За яаж юм? Хачаа яа. Ёо. 1 2 1 2. Бидэнтэй хамт явж. Зүгээрээ би өөрөө яваад хүрчин. Чи сонсогдоо замын хагасыг өөрөөр явда. Одоо бидэнтэй хамт яв. За яах. Энийг бодож. Болоод яхаа. Маа. Тайлах. Намайг аваарай. Нүтэ. Үсгүй минь. Бид чинь өнөөдөр дахиад 3 явах болсон. Энэ гарман дээр хамаг цаг алдчих. Тэгвэл би
Мөнгө нэмээд төлчихөл дөө. Чи чинь юу гэдэг вэ? Энд очигаа болох хэрэггүй. Эдэнтэй вэхэд амаа ойлгох чадахгүй дээ шүү. Тэгвэл намайг дуудаж байл та. Гэрээ эзэнтэй болох нэ. Ха. Энд цаваахан хэддгээр ингэ сурдаг. 9 орно. Яасан жаахан битэй юм битээ. Манай хэн бас 9 сурдаг. Одоо 52 размерийн хувцас өмсөж байгаа шүү. Яахаараа тэгдэг байна. Мөн хачи юм. Хэмжээнэлтэй. Болоод яха. Та сахлаа хусаач. Би сахалтай хүнд дургүй. Ээж чинь үл таалагддаг юм. Тий. Тэгэхээр чам таалагдчих таарна. Задуу гэрүүд байх нэ. Тэгдэг яах вэ? Яна. Задуу гэрүүд чинь. Би чам таяа 5 солоогоо амсуулж байя. Наадах чинь намаа гаргаж өгөх гээд жижүүрээсээ буумагч шууд хурч ирсэн. Чир нь яалах гэж байгаа юм бэ? Хэрсүүхэн л байхгүйгээс үлдээ ээжшгэ болно шүү дээ. Болиочтой ээж минь. Таня, манай энд чинь алдартай театр ирсэн юм байна шүү дээ. Тийм гэсэн. Таня, би чиний оронд байсан бол театр үзэхчгүй, их сургууль төгсчөөд үлгчин болно гэдгийг чинь би нэг ойлгохгүй юм. Чи юм хит лавшруулж бодох юм. Тийм үү Миша? Гэхдээ харин тэгээд л ах шиг байх юм. Ястай. Саваанда. Гэхдээ та яагаад анхцаар гисдгүй? Би галтэргэнд суугаад юм бодож явах дуртай. Арахгүй. Таня, гурлаа өвлөнийг тийшээ хамт явбал юу яасан юм? Аа? Ээж минь тий шиг зүгээр. Айгуу бид нуудлаа. Таня, би ч Москвад ахваад гэж хайжсэн. Таны номнууд чинь сууд тагварч хийлээ. Энэ танаа нөхрөө биш. Тэг ягшаа согчоо. Эл чи яхтай өөр болчих. Яаж вэ? Дээрч дорж. Мэдээж хэрэг дээдлгүй яах юм бэ? Нэр нөө. Би 5 хил дорсон. Одоо 44 ажмаар хувцасдаг шүү дээ. Тийм би чамд яа бичсэн шүү дээ. Манай энд ерөөс юм бодгоо өөр болсон. Тэ шаад өөр болсон. Айгуу гоё болсон гэдэг тий. Ерөн чи юу гэж зогсоод байна? Ээлээ чи намайг уучлаарай. Би ээжигээ гаргаж өгч яваа юм аа. Ямар ажил юм бэ? Би таны дээржсэн байхгүй юу? Чамшиггүй манай театрт одоо хэрэгтэй байна гэж. Ерөн тэгээ хинт ч гэсэн анхны тоглолт амжилттай болох явал байдаг шүү дээ. Би таныг зөв шийдсэн гэж бод. Та юу ярьж байгаа сургууль гэдэг чинь бөөн там багш нар гэж шал дөнхөө антитэй. Могонд орцгоогаарай. Ой, за. Томтой саяар. Таны би чамаа маргааш хүлээж өгсөн. Таа ярээ заяа. Я? Баяртай. Ээж. Таня, чи миний үгийг төвчээртэй сонс. Байгаль гэдэг чинь өөр ингэсэн жамтай хэрвээ зөрчүүл чи буруутан болно. Энийг чи ямагт санаж яв. Чи надад эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдэл гаргаад өг. Хинээс ч яадгийг гаргаад тал. Тэг яаж минь гаргаад өгье. Хоёр ч надад ямар хүнийхээ тухай яриад байгаа. Хүүхэд олох хүнийхээ тухай ярьсан. Тэгвэл уулзч чадгаа юм биш үү? Болтой ч юм хайш. Би гэртээ ганцаараа харив. Татгалзахгүй би ч өнөөдөр бас ядарлаа.
Сайхмаар. Агаар нь сайхна. Бид ч одоо ястай холын хол ирлээ дээ. Люся! Люся! Люся минь! Люся. Чам түмзэл яаж би? Кости чи ханасаа гараад ирвэ. Зүгээр. Манай энийг хүн цуг. Би энэс чинь дэвч. Зүгээрээ бид нар өөрсдөө дэвчин би нөхөртөө авч. Чи ойлгов. За ингээд та бид чинь хөршүүд болох юм. Энэ манай Вера Ромка хоёр. За баяртай. Ажил их харж байгаа. Гэхдээ их тусмал би туслах хэрэгтэй шүү. Костя. Үгүй Люся минь чи яваад өгөөч. Би чамаас гуй. Гайхалтай. Та ч спортын мастерч хариж шүү, а? Та яава. Гэртээ болохоор нуруу нөгдөөд гадагш агаахаар зүгээр. Вера минь дэши онд ингэж байдаг. Магадлаа мачаагаа. Би нэмэгтэй 15 жил уулзаагүй. Чи таасан юм уу? Зүгээр л ярьж шүү дээ. Яшиг зүгээр байрал солихоос. Энэнтэй хөрш болно гэж даанч сансангүй. Ээж чи юу хүн бэ? Юу хүн байхад залуу байхад маань эргүүлж ирсэн. Энэнтэй үнсэлцэж байсан гэж бодхоос дург өрөх юм. Анхны хайрыг байраас хэлдэг юм уу? За. Тэр яах вэ? Өвгөн чин тэр өвчтөй чинь ястаа нэг дорн хавга явуулчих. Салахгүй. Ястаа найта хамаа шиг хачин хүн байгаа. Салахгүй л гинэ. Тэгвэл ч одоо цодолдож л таарна да. Зөв кач. Салахгүй задлах яах вэ? Өдөөд өгье. Вера. Чи юу гэж бодож байна? Миний костюм дахиад бол ямар? Тэгээч дээ. Одоо ч боцроо идэг болсон гэж ярилцсан. Тийм үү? 15 жил дэлгүүрээс ховтосоо авч өмсөж болоод л байсан. Ээж, хийлгэг л дээ. За. Тэгж л бодож байгаа бол болий шиг. Ээж, та юунд бахим тавь? Өнөө хүүхнээс болж байгаа. Тэр хүүхэнтэй уулзсанаас хойш эцгийн чи өвчин эдгсэн шүү дээ. Сайн л үсттэй. Орон хоолн дээр намайг бити хүлээгээрэй. Бид нар юм үзэн шүү. Би таарт хайртай шүү. Битгий мотлаарай. Вера. Чамд бас уулзах ялах. Би чамайг оройжонго хүлээж сууснаа. Гэнт театрт очсны чинь саналаа л да. Хүүхдүүдтэй очсон. Хачин юм шүү. Чи намайг гуйж босгол байсан шүү дээ. Харин ожигтой хол гуйх байсан баг. Би жаахан тоньхож байгаад л сүүлд нь хамтдаг явах байсан шүү дээ. Чамаа гуйсан бол чи их юм болно л доо. Өвшөөгөө адил маяглаад. Таня, чи намайг үргэлж ил гэрийн мохор сахиулна гэдэг чинь надад хийвгүй байх. Чи амьдралаас их юм шаардаж байна. Энэ бодлоо яг өөрчлөл зүгээр байх шүү. Юм бүгдийг л өөрийнхөө санснаар болгоно гэдэг чинь эвгүй зам. Цааш нь юу ярих гэж байгааг чинь би мэдэж байна. Би ажил тараад ядарч
сулдж ирж байна. Яг үнэн хайрт минь. Бодит амьдрал гэдэг юм шүү дээ. Эмчийн хувьд бол би чих бас 100 дахин илүү. Харин бусад талаар бол тэр хүнтэй намайг адилтгаж болохгүй шүү дээ. Олиггүй жижиг үзлээ. Хүүхдүүд маань их замбраагүй байсан. Хайр дурлал гарч байхад инээж шуугаад л байгаа биз? Маргаашийн хичээлийг би энэ жүжигээс хэлнэ. Тэгтээ би тэднэрт ингэж хэлнэ. Та нар энийг ээлжсэн надад ч мөнгө нийтээ санагд. Тэгтээ бидний үзэх гэж байгаа уран зохиол бүрт хайр дурлалын тухай өгүүлэн шүү гэж хэлнэ. Бүгдд. Пушкин, Толстой, Тургеневич адилхан. Сонгодог зохиолчд ганцхан хайр дурлалын тухай ч биш. Амьдралын хамгийн чухал зүйлийг ч гэсэн бисэн байдаг шүү дээ. Чи бүгдийг өөртөө адилхан байлгахыг хүсэж байна. Яагаад болдгүй? Эрүүл сарвал нийгэмд ийм л байх хэрэгтэй шүү дээ. Би бол хүний дотоод сэтгэлийг хүнддэг хамгийн чухал гэж хэлэхгүй. Бодол санааг ярихгүйгээр уран зохиол яаж заах? Би бол гүүр барьж чадахгүй. Яагаад гэвэл аргыг мэдэхгүй. Тэгэхэд чи өөрөө чанан төгцсөн туулаа шиг дурлалаас цогтааж байж. Яаж дурлалын тухай ярих юм? Нэг хүүхдүүд шиг эрхэлцгээ ажил байна уу? За яв. Чи намайг шоолох чинь яах вэ? Өөрөө 16 хүрээгүй буюу нэг хүнд хайртай очиход сүйд болно та. Тэгвэл удахгүй дурлах нэ? Би косчд эхлээд дурлаад. Дараа нь чиний эцэгт. Эцэст нь энэ хүн сэтгэлтэй болж жинхэнэ хантайгаа уулзлаа. Хүн бүхэн адилгүй шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ миний охин ижигээ дуурайна доо. Ээж, та их царайлаг шүү дээ. Хэзээ ч хөгшөрөхгүй байхаа. Харин л дээ. Ижийн хүүхэд гаргана. Хүүхэд гаргах юун гавь явах юм бэ? Хоёр дахь гаргана. Би чамайг зарим айлын хүүхэдтэй адилхан маанаг олоогод баярлж явдаг. Ямар гоё зүйл вэ? Юу гэнэ? Хичээлийн шинжил доосгод 200 налан гаргана гэж байна. Ямар вэ? Тэндээ зүгээр халах. Үш, жижиг хаа. Хаадагдаж байна. Шинэхэ. Чи чинь ягаад энэ жижигхэн болчихдог вэ да? Одоогийн хүүхдүүд хариугүй жижигхэн амтд болж тээ. Тэгтээ хөрх юм аа. Манай хаан сонгодог зохиолчтой таалагдахгүй байгаа бол. Сонгодог зохиолч дандаа ингэж босоотой зэрэг зургүй байдаг юм аа. Энэ чухал байна. Ингээд үзэхэд бид чинь гооцон хөвч хөгжөөг болсон юм. Висцадыг та нар ямар утгатай гэж ойлгож байна? Ямар? Анхаараарай. Одоо би онл ярина. Энийг бол эрдэм боловсролтой хүмүүс ойлгоно. Хэлбэртэн сэтгэлийн хөвд сагуулгадж байгаа юм аа. Бид нар ойлгохгүй дээ. Шаналлыг бол налархаа хөдөлгөөнөөр илчилж юм бүхнийг томьёолоор харуулнаа. Анаа ойлгож байна уу? Хайр дурлалыг орчин үеийн урлагт дэндүү ачаагүй харуулж байна. Хэрвээ дахиад 5 жил байх юм бол та нар байхгүй битгий санаа зов. Хайр дурлал төлөөлөг. Ер нь юм болгоныг л бүгдийн нэг дор мөргөн рүү. Тэр ч батгаа арсны үстэй хүртэл хутгаж авах гэдэг. Цэвэр зүйлгээ билээ. Юу аж тарах вэ? баярлалаа. Чи дандаа яах гэж тийм юу аж тарах гэж кохо. чи дэмий баярлалаа. Тэгвэл тэр чи хайч нураа. Зурагч нөө. Харин би Энэ хинээс үхвэ. чи яаж байна? Сайн байна уу? Өнөөдөр манай чи ямар гоё юм бэ баярлалаа. Ажил энэ соч. Суугач нөө. Суугач. Элемент зүйл Надад соч. Тоогоос. Энэ соч нэстэй. Суугач яах. Ажаана чамд гизэг сайхан зөгчөө шүү. Тийм.
Катя Шевченко. Сосо. Багшаа хичээл эхлэхэд бэлэн. Та нар ч цөмөрөө сайхан амарцгаач. Царай тусан сайхан. Одоо хичээл эхлэх шив дээ. Хүүхдүүд хэрэг хараа. Би чамайг урд нь хаана харсан байж таарах вэ? Танах хастан тэнд байсан уу? Үгүй. Би хаана гэж мэдэхгүй. Тийм, Шереметийн ордон Астахиа цамхаг байсан газар уу? Ачи би чамайг зүүлээгөө баймар юм. Хүүхдүүд хичээлийн дараа шинэ дэлгүүрээр авцгаа тэхөө. Рон, чи яах вэ? Чи яах вэ? 2 дугаар давхарт эрэгтэй эмэгтэй хүний бэлэг хувцсны тасаг, танхимын төвд тансаг үнэртэн, хоёлын болон жижиг вараны тасаг үйлчлэж байна. Даже посмертно классических и галантерейных товаров. Права центрального входа находится явж байгаа. Их сайхан хийсэн байна. Эсхүр чинь залуухан хүү байна. Наш. Бүх юм санснаар бичих нааш шүү. Чинь чамаг явуулаа. Үгүй зүгээр энэгээр л явж ирсэн. Битгий буруугаар бодоорой. Би юу ч удаагүй. Зүгээр шинэ костюмтай болох гэсэн. Мэдээж хэрэг. Хэрвээ тэр эмэгтэй надтай тааралдвал би зүгээр л сайн байна уу гэж үзсэн. Эмэг нэлэрхийлье. Тэнгэр минь юунд тэр вэ? Би юунд гэж тэг хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. За ороо юу гэж байна да? Харин нэ бодч л байна. Чи хүрээд ирэлтэй. Очин ихэд гэж зүйл байна. Заримдаа ирлэх юм, заримдаа болилох юм. Хадагта та ер нь гачин уу юм аа. Ярьчих уу? Би ч ястай мал юм аа. Би таныг тайлбарлах уу? Миний бодлоор бол та их аятайхан хүн шүү дээ. Хэрвээ би танд аштайхан санагдаад байгаа бол та ганц үе надтай хамтаа өдий хоол идэх. Дуртай зөвшөөрнө. Энийг тайлбарлах юм. Чи ямар сайхан байлаа шүү. Харин тийм байх шээ. Сайхан байна. Агаар нь ямар сайхан юм бэ? Хой. Айгуу чань байна үү? Театр бидний сэтгэл өгдөгсөнгүй. Бодургомч гэсэн адилхан да.
Тэгэхээр яах хүүхдүүд ээ? Яа би. Хаа мэдхгүй. Яа тийм ээ, жоохон зугаалж байгаа тарихгүй юу? Хүүхдүүд ээ. Юу вэ? Яг тэр байж байна. Хин бэ? Төмрийн алдарманд тугаа. Бүгдээрээ бүх төмөр ороо, төмрийн хог газар аваач цацаага. Талдар цуухнууд манд тугаа. Өнгөм дэвшин манд тугаа. Дэвэртгөө ган утга сэрэн алдар манд тугаа. Илтийг тусад анж бохоо Коишт их юм хаж. Амжилттай байсан. Тийм үү? Энэ тухай бодлоор надад нэг хачин санагддаг. Харин чи яадгүй? Яадагчгүй. Би мөчөөхөн жижиг амтчийн тухай ердөө ч юм боддог. Өө, яасан харамсалтай юм бэ? Миний буруу. Өнөөдрөөс эхлээд энэ хорхоонуудыг чинь төрөлсөчгээ хайрлаж явъя. Алена, чи хайцхан вэ? Эдний юу гэж нэрлэх вэ? Сеня? Веня. Рама. Катя. Чамтай танилцсандаа баяртай байна. Эднийг одоо ингэж хөдөлчих байх та. Тийм үү юу? Хөдөлж таарна. Үгүй. Би одоохон тэмдэг тавьдаг. Алена. Нэг зураас, хоёр зураас, гурван зураас. Чи яад намайг дагаад байгаа юм бэ? Хэлээч. Чамайг жижигхэн болохоор хүн гомдоочихгүй гэж айх. Айсны хэрэггүй. Хэзээ чи намайг ингэж анхаарах вэ? Бид хоёр гэрлийн шал мөргөж явах үеэс л бүгд тоглоомоор сөхөрч байсан. Харин чи бол үннээсээ мөргөсөн. За болдоо. Би тоглоод л тэгсэн юм. Тэгээд дараа нь дараа нь чи ухаантай царай гаргаад янз бүрийн дэмий юмны тухай яриад л байсан. Тэр ч байтугай бүр Монголын дард руу орсон гэж. зүгээр л ярьж явахгүй юу да. За тийм болдог. Чи надад номчихсан юм биз дээ. Тэгвэл би чамайг одоо Монгол ахин гэж нэрлэхээр шийдлээ. Яагаад? Баяртай. Ой сайн байна уучлаарай. Би анх удаа барьж байгаа мөртөө осоо жимчлээ. Сайн байна. Та нарыг юу сандах вэ? Би энэ ялах хөвгтэй болохоор цагаар хүлэх гээд их хэцүү юм аа. Тэгэлгүй яах вэ? Би дуусан та нарт баяр хүргэе. Баярлалаа. Баяртай.
Тамаалаочкын танаа ингэж сурдаг юм шиг үү? Тий, манайд. Хараа бүрийн гэж үний юм аа. Дээр үед эцэгтэй би зүгээргүй байсан. Тэгээ ямар шүү хөвдөө. Томоотой сайн хөөхд. Эдний хэр нудмаараа сайн улсаахаа. Катя танд юу ч яриаггүй юу? Тэр хоёр сөргөө ирэхдгээ штэ. Хэлээгүй юм байж. Үерхдгээ, тий? Хоёр. Инээтэй. Энд чинь хэдий ус төлгөөстэй байх юм? Маргааш юмснаа. Шалгалт ирэх юм гинэ. Зориулсан юмдаа өмсч амчихгүй байна уу? Та яра. Чи ерэн автаас хөрхий занжих юм аа. Хэрвээ чи сонирхох юм бол би баг залуудаа үе хижээсэн хүнтэй хүн шүү. Тэр маань одоо нэртэй жүжигчин. Нэрчтэй өөртөө адилхан хэрзийсэн уранхай норхай тариачны дүрдлэнийг энэ тоглох юм бол тийм байгаа биз дээ. Люся та хоёр юу? Жүжигчин үү? Чи тэр эмэгтэй бид хоёрыг битгий оруулдаг. Та хоёрыг уу яасан ч яадаг юм. Яа. Араминд. Сургууль дээр юу байна да? Таны огшиг харав. Катя өчрөөс хөө юмэрч гинэ. А? Дүлмийн сэргээв нь амарцсан. Катя одоо дүүтэй болсон. Юу амарцсан? Тийм настай байж хоёр дахь гаргалаа гэж юу? Ийм гэж ямар? Катя чинь тэдний охин байсан юм. Аа. Энд Катя ямар хамаатай юм? Чи Катяг өргөж өгүүлж яддаг штеп. Танай сургуульд чинь тэрээс өөр олигтой охин байдаг юм уу? Байхгүй. Катя нэртэц дээр хамгийн сайхан охин. За би энэ тухайсаас өгсөхгүй. Явж уцаасаар. Юу яриа болоод байна? Чи бүгдийг сонсчод юу гэж асууад байгаа юм? Сонссон. Би тэрийг чи харсаа. Их л ханга амтан байлээ. Хинийхэж мөнгөөр тэгж тойлж байгаа бүү мэд. Хиний тухай яриад байна. Ярих хүнээ ярьж байна. Чи ч гэсэн Катя Матя гэж битээ дэмий яриад байгаа. Одооноос 10 дугаар ингээ яаж төгсгөөс бод. Эцгээгээ яхаар ингээ дуурайдаг байна. Катя Матя гэж юу гэсэн үг вэ? Тэр чинь ганцаараа. Айлын ганц охин. Энийг таньж гинэ. Мөн их гангалаа. Нөгөө харьяачгүйгээд идэг костч. Чи санаж байгаа үстэй? Нэрээ жаахан төстэй юм уу та? Хинтээ. Хүүтэйгээ тийм байгаа үстэй. Эдний хэрэн чамд хэрэггүй. Чи холхон шиг явсан дээр ойлгов уу? Тийм гэж юу? Таны агштанд ямар санагддаг вэ? Надад таалагддаг бай. Яагаад? Жижигшний оронцог болсон хөгсөн авгай цулд би дургу цаадах чинь чамайг очлохгүй байна уу? Ээж, таны агш чинь ээлдэг хүн штэ. Хитрхи ээлдэг хүнд би бас дурггүй. Хүүхдүүд минь хүйтэнд яаж яваа та нар чинь орохгүй. За яасан? Зүгээрээ. Энийг авчирлаа. Яа. Боломжид нэг нь төрөйд тайчихсан шиг байна. Манай хах хэрнээс хүүхдтэй олцоод. Аавын би бас тааруулах. Тэнвэ тэр халаач. Яасан жоох хэрэгтэй. Та тэгээд авах уу? Гоо яах юм бэ? Би нэг ч арчилж чадах юм уу? Тэр байж байгааг нь хүүхдүүд орооч цаав. Баярлалаа. Бид нар яарч вэ? Бид нар явлаа. Баяртай. Баяртай. За ингээд муур тэрсэн хөгшин аваа болжээ. Найшэр. Хоёул хийш орох уу? Орж дулаач. Тэхүү.
гинтхэн би дайны тухай бодлоо. Бид хоёр сүүлчийнхаа талхыг хувааж идэж байгаа юм шиг санагдлаа. Тэгвэл би идэхгүй. Сүүлчийнхаа талхыг хүүхдэд өгнө. Чи намайг арчаагүй аймхан амтан гэж бодож байна. Намайг битгий бас. Би юу ч тохиолдсон давж чадна. Хэрвээ хэрэгтэй үе гарах юм бол өгч чадна. Чи өгөх хэрэггүй. Тийм тохиолдол бий байна. Би ир хүн. Тийм үстэй. Чи яава? Чи тоглосон байлгүй харин би чамайг өгчихвээ л гэж бодоод байх. Кофе уух. Гэрэл аслаа. Би чамаас кофе уух гэж асууж байна штэ. Тэгвэл дарстай л оно. Битэр чи ядуу амт чимаа та. Үгүй бид нар баян. Мөнгөгүй мөртлөө баян байх тохиолдол ч бас байдгийн. Гайхамшигтай. Тэгвэл тэр баян чи битэр боллоо. Энэ ямар амт юм бол? Тэр утаснаас хойш сургалгүй. Би танд цөмөн ярьсан штэ. Энэ зүйл тамхины асаагаар юм гин. Мимишэд өгөх гэж авсан. Та халамжтай л юм. Чи их сайн залуу тэнгээс ороод алдчихлаа. Тэнийг байна. За болдоо ээж минь. Танаас гоё. Би чамайг аваад явна. Энэ байр Москва чамд ямар хаваа. Чи цар ганцаараа найз нөхдөж алга. Дэвтэр номноос өөр юу вэ? Чи уул нухантайс. Ээж та намайг эдмийн зэрэг горлогч чи юм уу ямар нэг хоорон мөнгө хинг хүнтэй суулгаж ачтай болж тэрийг тэнцэрлэг төрөж өгч авъя гэж боддог. Битгий димээ. Ээж та өөрөө болжуд та ганцхан хүүхэд төрөөч тэрийг аастай явна гэж битгий бод ингэж бодож болохгүй шүү ээж та ингээс явж үз. Ээж та намайг тайван байлгаач. Чи ингэхэд эмчид бие хэдэд зүйлсэн. Ээж минь. Чи нэг л биш. Би эмч дут. Явъя. Бидний алга усны хинч мэдэхгүй. Ямар их тасараа вэ? Ороо утгад хайлж байна. Би яаж яах вэ? Баярлалаа. Багшаа би тань живс авчирсан гэтэл чанчих уу? Зүгээр хэрэггүй. Их баярлалаа хүүхдүүдээ. Би ч нөөдлөө гэж их ямбаж байгаа хүн. Ээж маань өчигдөрхөн буцсан. Таны ээж юу хийх юм багшаа? Миний ээж жамаргүй хүн дээ. Амгаах ухааны доктор гэж. Ийш орцгоё. За ийш орё. Хүй натаарч. Та ядаж ийм үед өвддөг. Тэгээд бас удаан өвдлээ гэж. Зүгээрээ хүүхдүүдээ амжина. Захын бичиг хийлгчгээд л та нарыгаа хөдөлмөр тусланд явуулна та. Охтууд хотод хоцорно. Бид хамтралд очиж амьдралын гүнд орж мод хөрөөдөн, харуулдана. Бас өг садна гоё үстэй. Араман кача хоёр хайцсан. Цогл ирж явсан юмсан. Ер нь тэр хоёр хаяа нэг гэр бүлтэй алга болчихдог хачин замтай болоод байгаа юм. Гэхдээ та санаа зовсны хэрэггүй багшаа. Шаад инээстэй. Арай хитэрч ахшгүй байна. Хараа багшийн цанхан дээр нэг хүн сүйтгэнэ лээ. Алина байгаа бол бид хоёрын тухай цаадуулдаа ярьж байгаа үст. Алина ямар хамаатай. Чи хараа мууха. Яагаад би нүд мотой юм чинь? Битгий гомдолтой. Багшаа олоо. Тэд нэр өвчтөе хүнийг зовоож байгаа хат. Хоёулаа ирэх юмсан. Тэгнэ. Тэгтээ дараа болъё. Хүш, тэрийг хараа. Галзуухныхын өрөөнд хоёр хүн үнсэлдэж байна. Харал та тэрийг хараа. Битгий хараа. Харахгүй. Харин би ганцхан чамааг л харж явна. Чамааг машинаас болгоомжилж улаан ногоон гэрлийн аль нь асж байгааг үргэлж сануулах хэрэгтэй юм ба шүү дээ.
Хоёр хүн бие биенийхээ төлөө санаа тавьж явал улам гэрхаа болдгийг гинлээ. Тэхийн тулд харин дандаа хам тавьж явах хэрэгтэй. Бид үү? Дандаа зүг. Маа цуганаш нэг. Таня огшман хүрээд ирлээ хараа. Хөдөлмөр бүсэнд явах гэж байгаа 9 ангийнхан баяр хүргэе. Баярлалаа юм. Ийм гэж байж болох уу? Юу тэр вэ? Та ингэж гангалжчихсан явхад харин бид Амралтанд явах гэж байгаа хүн чи гоёдгүй яа гээ. Хөдөлмөр сайхан шүү. Та чинь чамаа гаргаж хөрөөлээ дээ. Аль? Ай хоош. За хүүхдүүд. Хором хийж наригцгаах уу? Хаги. Наригцгаая. Хараа. Юу? Би хараа л гэж хэлж байна шүү дээ. Чи чинь хэрэг орчихоогүй? Ва хараа гэдэг нь чи. Хараа гэдэг нь ширээ байхгүй ойлгоо. Тэр дэмий камхан шиг ресторанд очтгой. Болдог л нэр. Тэгээд хэн төлөх болж байна? Эвэн албад ээж аав маань дурамчхан байдал хэдийн юм хайр гэж таараа. Үгүй ажиг. Миний онлоор бол гал халуун дурлал их зардал. За яг одоо ихсэн дурлал бол яжихгүй зардал өрөх хэрэгтэй. Тэгвэл их хэцэг маяг биднээс шиг аривны хэмнэж байгаа нь ингээд мэд шиг амттай гэрлүүлчих байдгүй. Хайр дурлал байхгүй байх тусмаа сайн гэж нотлон бичсэн өгүүлэг уйсаа. Арманд энийг яаж ойлгох вэ? Цаадах чинь ойлгохгүй. Ээж залуугаар биднээс хавцсан одод нь харамсалтай байна. Тийм ээ. Крыш. Сайн байна уу ярагч? Сайн байна уу? Таныг ирсэнд бид нар их баярлалаа. Катя, болтоо. Чи яагаад вэ? Сар гэдэг чинь дорхноод өнгөрч байна. 1 2 3 30 гэл дуусч. Үдиж гараад хүн бол хязгаарч хэрэгтэй. Тийм биз дээ ярагч. Дарамтаа бодох нь юу? Юм уу гэсэн юм яах гэсэн сургууль руу гүгээд явсан. Арам! Ээж чинь нэрлээ. Сүү авчирсан гээ. Сүү авчирсан гинэ. Их тоог хийхэн шүү. Арам! Чамайг дууд чинь. Би удахгүй штэ. Ганцхан сар болол эргээд ирнэ. Арам! Тавьж явах болно тийм биз дээ. Дахиад л дуудлаа. Дуудчихлээ. Орома. Би чамгүй яаж байна? Ингэн гэж юусоо бодсонгүй шүү. За явах хэвээр. Яв. Яагаад явахгүй наа? Хатагтай юм. Тэднээс бол саадчваг та харахгүй байна гэж үдээ. Ээж инлэг нь бас нэг охин ч байх шиг. Явж үзэлтэй. Хүүхдүүд ээ. Автобусында сууцгаараа. Гадны хүмүүс талбайгаас гараарай. За баяртай Татьяна Николаевна. Баяртай. Ээж та яах гэж ирсэн юм бэ? Сэтгэл зовоод. Зүгээр дээ. Та битээ сэтгэлээ зовоол та заа юу. Баяртай. Сайн байна уу? Та хараа үз. Харалгүй яах вэ? 20 жилийн өмнө бол ийм байгаагүй юм шүү. Одоо бид дими хараад л зогсох болж цаавах уу? Та яагаад хэлдэггүй? Цаг өөр болжээ. Бид чинь юмыг их ойлгож, энэрэнгүй хандах болж та яагаад хөө? Би тийм болоогүй. Босгочгүй. Өөрийн хүүхдээс болохоор та энэрэнгүй хандаж байх шүү. Энэрэнгүй хандах юм. Би ч хатуу сахилгатанд их дуртай хүн. Хүүхдүүд юу ч болоогүй ч дурлалт цаана гэдэг чинь буруу. Ер нь хүүхдүүд амьдралыг ойлгох мөн ч үдий байна. Би ингэж ойлгож чадахгүй. Арманыг өөр сургууль шилжүүлнэ. Хэрэг та шилжүүлэх юм бол тав хийцгээ сургалт сайтай сургуульд шилжүүлээрэ. Арманд чухал шүү. Ийм сургууль манайхаас 2 буудлын зайтай газар байгаа. Алхвал 10 минут яваад л хүрнэ. Хүүд маань тус болох уу? Бидний сая ярьсан яриа хүүгийн чинь өөр сургуульд шилжүүлэхэд огт хамаагүй хэрэг. Ер нь хүүгийн чинь сурлага хойч ирээдүйг бодож л ярьж байгаа юм. Та ойлгов уу?
Чи бидэнтэй нэг сар ч гэсэн хамт яв. Дүүгээ харж ижидээ тусвал. Далайд сэлнэ, завьяар зугаална. Жимэс хэлбэртэй. Чамд ямар ч байсан таалагдахгүй. Яагаад? Энэ ганцаараа сэлгүүцэж явах чамд сайхан байна уу? Яагаад ганцаараа гэж? Хүүхдүүд тарцсан шүү дээ. Ирэх юм чинь. Ямар ч байсан чамаа ганцаараа гэж орхихгүй. Би ямар нялх хүүхэд биш дээ. Чи ойрдоо өөр болоод байна шүү. Миний охин амрах хэрэгтэй. Дадлага ажиллаа яах вэ? Багштай ч ярьчихсан. За яах? 3-7 хоног явна шүү. Одоо 7 хоног нь өнгөрлөө. Хэрвээ би өнөө биш маргааш ирсэн бол чи өвтрийн том хотод төрөлдөөд бивнээ олохгүйсэн баг. Би төөрөхгүй. Одоо би явах хэрэгтэй байна. Тэгэхгүй суулаас хоцрох нь. Хоцрол харин сайн юм шүү. Чи ер нь хамаг ажиллаа мархаад анц намайг хүлээж авч чадах уу? Би чамд эмийн чөлөө авч өгье. Юу дуртай гэж чинь хийш. Чи ганц 7 хоног л хүлээлт. За юу. Харин чи намайг айхтар сайн болох гэж оролдолгүйгээр жирийн юм хүний ясаар дуулууртай байж үз. Би чамд ийм л болцол тавина да. Арай тэнтүү болцол юм. Чи тэгээд зөвшөөрөхгүй гэж юу? Болцол чинь хатуудж байна гэж би чамд хэлсэн шүү дээ. Тэгвэл би авгаа авлаа шүү. Тэхэс л шүү дээ. Би сая Алинатай таарсан чинь тэр надад гайхмаар сони юм ярьлаа. Та нар намайг өөр сургууль шилжүүлээ юу, а? Тэгж яах гэсэн юм бэ? Ер нь яадаг гэж тэгж байгаа юм бэ? Эхлээд хоёулаа мэндийч. Сайн байна уу? Өргөвчөө дэшин тавьч. Гарны руу ахгүй. Яах юм? Заац. Тэгвэл хоёулаа ярилцъя л да. Чиний ирээдүйг л бодсон. Хэрвээ 10 төгсгöd физикийн дээд орё гэж бодож байгаа бол би ихтгэл сайн хийх хэрэгтэй. Орё гэсэн юм уу би? Орё гэж байсан шүү дээ. Одоо болцсон уу? Би мэдэх хэрэг болж байна уу? Тэгвэл та нар надаас ядаж асууж болно шүү дээ. Тэгэхэд та нар өөрсдөө шийдчихсэн байдаг. Чиний төлөө юм чинь ярьсан яриаггүй ялгаа юу? Нууцаар уу? Надад дуулахчгүй юу? Урд нь та нар хизээд гэжсэн. Чам хэлж амжсангүй. Чамайг л бодсон. Миний ирээдүй. Ойлгож байна уу? Миний би өөрөө шийднэ. Чи одоохондоо өөрийнхөө төлөө юу ч хийж чадаагүй. Чи тэлж үдээ бай. Тэгэхээр би шийднэ. Энэ бол зэмлэл биш шүү. Цагаа болохоор чи би ядаа. Сургаа сонслоо. Одоо болсоо. Чи хийгээ боддог. Зүрхэн муутай гэдгийг чи мэдэн шүү дээ. Та бичээ тэргээр дайсанд бол. Юу дайлимдуул гэж. Энэ чинь амьдрал. Чи битгий зөрөөд байл. Сайн уу? Сайн байна уу? Ямар тэргээр Ажил гараад? чамайг нэг залуу сурч ирсэн. Хонхыг чинь дарж надад загнуулж явсан. Гараамаа юу? Мэдхгүй. Нэр усаа хэлээгүй шүү дээ. Чиний юу юм бэ?
Зоя минь болилдоо заа юу. Чи надаас хөсгцүүлэх юм байхгүй? Юу ч байхгүй. Катя, битгий уурлал да. Чи миний тэнхийг мэдэн штэ. Битгий уурлал да. Рома, хоёулаа энэс хос талхаа болий. Хүүшээ. Би өөр сурвал шилжсэн штэ. Өөр арга олцсонгүй. Яагаад? Физикийн сургалтаа тусгай сурвалд орсон. Чи намайг таван дуртайг мэдэн штэ. Чи тэр ярын доогоор яах гэсэн юм бэ? Рома, чи яасан тэнийг юм бэ? Энд чинь чи хоёрыг санаатаагаар холдуулах гэсэн арга чи энийг ойлгохгүй нь гэж юу? Ястай энэ чинь тэний хэрэг. Чи тэрийг яалах цалгах чадахгүй. Чадахгүй. Лавчгны хоёрын хэргийг та яах гэж өгч явуулав? Юу болчихоо юм бэл гэж айлаа шүү. Хичээлийн жил дөнгөж эхлэж байхад та ингэж сухалдаж явдаг чинь муу байна да. Би ч гэсэн сэтгэл зовж ил байна. Та цаавах уу? Тэр хоёр хүүхдийг салгаж яах нь вэ? Та тэр охиныг харсан уу? Юу болчихоо? Бүр царай алдчихсан байна лээ. Тэнгэр минь. Царай алдах зэрэгч баг хэрэг. Таны царай ч гэсэн тааруухан байж та лаавчгны их ямар шүү царай зүстэй явсан гэж санана. Хүүхдүүд царай алдаад гайвахгүй. Өвчин туслаач гэсэн дороо идэгчдэг юм. Танд сургамжлах надад эвгүй байна. Гэхдээ хүүхдийн шамлал ямар байдаг гэлээд. Ер нь тэгээ шамлах ээ. Үйлсэх мөр нүцгэн хүүхд айн зүтрхийг хэлж байна уу та? Өнөөгийн хүүхдүүдэд зовох юм ер тохиолдоогүй. Эд юундаа зүтрх юм? Ер нь тэгээд сургуулийн үеийн үерхэл нөхөрлөл гэдэг чинь тэр болгон баттай байдгүй та мэдмээр юм да. Энэ хоёрын үерхэл баттай ч юм билүү? Та бид хоёр мэдэхгүй штэ. Тийм бол санаа зовоод ах чи юу байх вэ? Албаар холдуулсанд маань л гомдох байх та. Намайг чи хинтээний сургууль орсныг мэдхүү? Мэдлгүй яах вэ? Алиона ортон дуртай ингэнэ. Инээдэнтэй хэрэг шүү. Алиона чам таалагдгүй гэж юу? Алиона юу? Таалагддаг. Тэгтээ арсан зан ч юм уу Астанкны цамхаг шиг том санагдаад байдаг юм аа. Алиона чам сэтгэлтэй байхаа. Магадгүй. Тэгээд яах вэ? Намайг гэрт байна дөхүүлж өгдөг юм. Яг харгалзагч шиг. Мөн. Юу мөн гэж. Тэр бүдүү амттай би юугаа ярих вэ? Харин би чамааг л удаж явдаг. Нэрээ шүү. Хүшээ. Чи сургуультай эргэж ирэй гэж гуйхачтэй. Катя, хоёулаа тэгшиж үзье заа юу? Бид нар юу ч давж чадна гэж ярьж ирсэн аа. Чи санаж байна уу? Чи бүтэн сайн манад очих уу? Гэрт ч нөө. Очих уу? Очно. Заавал очаарай. Алианы нэрэ царай мото тий? Надад ханаад өчсөн шүү. Энэ чигээр чулуун өшөө болчихвол аль гайхам да. Хөрхи дээр бас чийс гэдэг юм аа. Дайчгүй, эн чин зүгээр л үнт штэ. Битгий марга. Наадха тайл гэж байна шүү. Байцаараа хүлээж агараа. Одоо таны өмнө хүүхдийн битүү өмднөөс эхлээд дээд зэргийн Джеймс хүртэл хүний өмнөд яаж өөрчлөгдөж ирснийг харуулсан үзмэр байна. Хөөх, танах чи ямар гоё чамин айл вэ? Тэр хэлээгүй чамд. Хүн хэлээд хат. Одоохон би чаачаад үгүй. Ой, ямар хүүт юм бэ? Юу зүгтэй юм бэ? Зүгээр агач. Зүгээрээ, зарим уусууд энийг чи уучаар дайггүй л байдаг шүү дээ. Оо, чи ч бүр аригчин байх нь.
Одоо зүгээр болно. Зүгээр болохгүй. Чамайг хөөгд явуулна шүү. Үгүй. Насан туршдаа юм бай. Би ч тэнх штэ. Эцэг, би тань хайртай. Байж. Чи чари хууч хаяада. Ганцхан ирийг л босдоо хэлж урсан. Битээ танилээд бай. Би чамайг зэмлэхгүй. Хинтээ хаана усаар хэлчих. Ээж минь болдоо. Миний үеийг спиртээр арчсан юм. Арчсэми? Хин? Катя, ээж, Катя. Чи тэнд очоо юу? Төрс өдөр нь болоо юу? Хэдүүлээ байсан. Тэгээ бас арих уучгаа юу? Ой. Ээж, би танд нэг юм нуулгүй хэлье. Катя автор би энд хайртай. Энийг аав та хэлэх хэрэгтэй үстэй. Ээж би Катяд их сайн болчихч. Би нэг сонсохыг хүсэхгүй байна. Өгөө дөргөн дуудаж сэтгэл мэдрэлийн эмнэлэг чамайг хөртүүлье. Катя шиг охин чамд олдтолоо. Боёдтой ээж. Чамаас болж байгаа юм. Хөлөө хугаачих гал гүйгээл ойж гадаад. Арама, сайн уу минийхэн? Чи битгий уурлаа. Хүүхэд тайван байлгах үзэж чи. Яад гинэг охин хайртай болоод үз. Чи орчин үеийн залуусыг мэдэхгүй. Орчин үеийн залуучууд урьдахаас ямар ялгаа вэ? Рома. Чи юу хийж вэ? Тоогоо бодож байна. Тэр дуу. Чи сараа хараа юу ч бүтэхгүй. Одоо тэгээ яах юм бэ яах юм? Вера минь чи хүүхдээ битгий оролдолтой. Энд тийм бэ. Яагаад тэ костыг нөгөө хүүхний охин байхгүй юу? Би ойлгохгүй байна. Ямар костныг яриад байгаа юм бэ? Ямар байхдаа яад юм бэ? Яагаад тэ манай костыг хойноос нь гүйж байгаад орчихсан нэг хүүхэн байгаа штэ. Юу сая? Тийм ээ. Атэр нүүрхөр хойноос нь дагаад гүйчихнэ. Охины ч гэсэн эсэсээ дотохгүй нэг зэгтэй хантын. Одоо тэгээ би яах юм бэ? Аа? Битгий зохолдог яриа минь. Дэвчээртэй байвал юу ч бүтээж болгож болгодог юм. Гайгүй. 17 наснд чинь эгэнцгийнх нь хайр дурлал гэж байдаг юм. Тэг ингэхэд хэн цаглаа явуулдаг байна. Хэн юм хаваатай? Уцаар ярьлаа. Ажлаас гарахаас. Энэ ч утсаар магадлал өгөхгүй юм мэдээч. Ажлаасаа гарыг гэж гавал гарахаас түш. Бидгээ чиний акт дээр амьдрах уу? Аа? Тэхүү. Хэлээч. Аав хэлдэг зөв шүү дээ. Бид эртнээс л юмыг нааш навчдаг байсан та. Одоо бид ирдэг юм билүү? Юу ярьж байгаа юм бэ? Ийм хүнд өвчтэй хүнийг хэвтрээс нь босоод энэ чиж байдаг юм уу? Одоо яах? Ажлаасаа гараад явхаас? Өөр аргалах. Чам дахиад ийм ажил хийж алдахгүй. Ажил яадгаа юм биш. Тийшээ явахд чинь хэр зэрэг хугацаа хэрэгтэй юм бэ? 7 хоног, сар, 2 сар. Тэр чамд ямар хамаатай? Хамаатай байлгүй яах вэ? Хэрвээ та нарыг очихгүй бол би очсон ч яах вэ? Чи юу? Хичээд яах юм? Яах вэ? Тэнд нь л хэд хоног сурахаас? Тэр үтгэхгүй бах? Болно. Өөрөө очсон хүүд уйлдгүй гэдэг үстэй.
болгон л буруугаар ирэх юм. Ээж чинь өөрөө явахгүй яасан юм бэ? Намайг өвдснөөс болоод ээж маань зөндөө удаан ажилгүй байсан. Дараа нь мэрэгжлийн ажлыг олж хийх гэж их зүдэрсэн. Эмээ чинь тийм их таарахын байгаа мó? Цус харахын өмнөх байдалд. Энэ нь яг зүрхний шигдээс л гэсэн үг дээ. Тэгээд аль нь амир юм бэ? Аль нь ч гэсэн амир. Катя, чи хичээлэл битлээ орхичих үзээрээд. За юу? Хичээлээр яах юм бэ арамаа? Яах юм? Намайг одоочд. Чиний төлөө амьдарч явахад минь сур. Эндээс битгий яв гэдэг. Катя, битгий бие зовоол та. За юу? Би яагаад ингэж их тарчлах учиртай юм бэ? Ёстой гайхалтай. Хайр сэтгэлтэн бүхэн үеийн үед тарчилсаар ирсэн юм. Энэ бол бурхан тэнгэрээс болгоосон жам ёс. Рома, тэгвэл хоёулаа өхий? Тэгье л дээ. Тэгтээ 100 жилийн дараа шүү. 50 жилийн дараа болж өшөөрнө. Эмгэн минь дээ арай эрт байна. Надад бүтээж амжаагүй зүйл их байна шүү дээ. Яадгийн байжлаг. Хэрвээ чиний дууг одоогийнх шиг өргөл сонсч байдаг бол энэ бол хамгийн хэлбэрхэн зүйл. Чи хүсвэл би бүтэн хайлт хүртэл яриад өгье. Яри л та. Юу ч хамаагүй үржүүлэхийг хурдайсан чи яах вэ? Баань. Энд тийм хүн байдгүй гэж би танд хэдэн удаа хэлснийг та санаж байгаа үстэй. Дахиж үти утгаарай. Та андуураагүй. Энэ манай утас мөний мөн. Ашгүй миний хүү хүрээд ирв. Тэглээ. Сайн уу мэ? Би чиний аж байна. Яах вэ? Нэг юм ингээд л байж л байна. Эмч үзээд нөгөө хэлдгээл хэлэх юм. Москвагаас устдаагүй юу? Утас цаа ээж чинь ирж чамааг буцаах юм байхаа. Өөр хэн ч ирсэнгүй юу? Үгүй. Захиалга. Алах. Цаадах чинүүдийг чиний нэрхсэй чинь айл хэдийн мартцсан яваа гэж мэд. Та нарын хайр дурлал гэдэг чинь огт бүтшгүй хийсвэр шалгацсан. Эмээ. Та юунд дэмий мэрэд байгаа юм бэ? Катка, миний үржүүлэхийн хурдыг сонс. 339 306 18 энэ бол хамгийн бэлэг дэмрэлтэй тоо шүү. Учир нь 18 хүрээд хоёулаа гэрлэнэ. Харин хормын маань хувцас ямар байх вэ? Миний бодлоор бол юуны өмнө богийн саарл өмд ханцуугүй цамц улаан шахаа тавих хэрэгтэй. 2-2-4 гэдэг шиг энэ бол миний үнэн үг шүү. Ангиулаас ширхэж болохгүй. Хэрв тэгвэл дунд боловсралгүй чамаага гэргээгээ болох хэрэг гарна. Энэ бол актив чинээр хүндэд харш юм. Монгол үсгүй минь чамдаа би тунч их хайртай. Хонгор чамаага үнсэж байна. Өөдсгэн чи минь юутай хөөрхөн яасан ч өрөвдмөр юм бит. Сэтгэлээ бити зовоогоорой. Би одоохон очино. Чиний Ромка. Би үргэлжил захиа бичээд байхад чи минь явуулсан захиа болгонд бол хариу нэгсэн байх юм. Ромка минь. Би учрын ч олохоо байлаа. Явж тамхи авъя. Чи авсан шүү дээ. Энд илүү сайн байж магадгүй. Би чамгүйгээр амьдрч чадахгүй нэ л гэвэл би одоохон чам дээр очлоо. Чамгүйгээр болно мэдүү. Худлаа.
Үнэн гэж хэлж шүү дээ. Тэгвэл яагаад удаад байгаа юм? Би ойлаагүй. Ойлж л шүү дээ. Би мэдэрч байна. Чи хаанаас ярьж байгаа юм? Хаанаас ярих нь ямар хамаа байна? Чи ганцаар байна. Цаадахсан чамдаа харж байгаа. За тэр яах вэ? Чи мунхаг мулгуу ажил хийсэн. Гэлээч надтай хүрээлээч. Чамаага чанга тэрийгээ хэлээч дээ. Гүчээ дугаарч та. Чамдааны чинь хэн харж байгаа юм? Хэн харах нь ямар хамаатай юм бэ? Онгоцны бодол дээр байгаа. Сайн яваарай. Дахиад нааш нь хизээч битгий утаст. Шинэхэн дискто тоолох дуртай юм да. Миний бадраахгүй талууд энэ байгаа юм. Мөнгөн дөргөө хүн байх те. Чи тэр үсээ цайтал л үерхэлээ. Би ч тийм хоргодоо тоолсон шунаг амтан биш шүү. Мэдлгүй яах те. Ингэж хөвтөж байх чи огт үтсэнгүй. Би гэдэг күүчнөөс тардгүй хөлөөч даадгүй. Тинжээ хязгаартай. Идэж ууж бай гэж би задуугаа сааж чамд захидаг байсан. Үннийг хэлэхэд чиний над өвчин хуучин чинь хар нялхаараа эрд гарсны гай. Өнгөрсний дурсааж яах вэ? Би хоёр ачтай боллоо. Харин таны ач хүү танд их тустай их сайн хүү юм аа да. Энэ харуу дахиад хэлж үргэлж бичиж байдаг бол тэд хэрнийг ямар ч зовлонгоос гэтлэж байгаа гэж чи санана. Нэг үеийнхтэй охинтой юм аа да. Чиний 16 настай үеих шиг л нэг ангал цантан баг. Ороо минь дэрэгд байгаа болохоор өвдсөн ч ах юм. Ийм тохиолдол байдаг болч би чи тоног хэвтмээр л байна. Тэгээд юм чи юу гэж байна? Хэвтрээсэн босож битгий хөдлөх. За явъя та. Лиза, чи ороо минь жижигцэн балтайг аваад яваач. Ач нар чинь таарах байх. Яа тийм билээ те. Санаа зовох юу байдгийн бэ? Чи бидэнд бишгүй л тус болсон. Босч гэр орно янзлахаас би ирж тус болно. Наад альнасаа авчиж хүүхдүүддээ өгөөч. Манайд байгаа. Баярлалаа. Би чамайг ойлгож байна. Тэгтээ чи сургуулийг төгсөх хэрэгтэй. Яалаа ч гэсэн төгснө л дээ. Одоо чам төсөөлөхөд хэцүү л байгаа бах. Тэгтээ амьдрал гэдэг маань зөвхөн дурлал биш. Зөвхөн дурлалаар амьдрна гэж бодох юм бол алдна. Ромка тэнэг юм аа. Дааж доошгүй их үүрэг өөртөө хүлээлгчээд би энэ тухай захиа болгонд бичдэг. Кацэмэндээ чи нөхөрт гарахаараа аянтаа ойлгоно. Хүн үүргээ мэддэг байна гэдэг чинь амьдрал тогтвортой төвшин байна гэсэн үг шүү дээ. Хотлоо. Яагаад? Би энэ тухай бодсон. Ер нь үүрэг гэдэг чинь юу юм бэ? Настныгаа тижээж тэтгэх үр хүүхдээ өсгөхөд хүний сэтгэл санааг хөтөлж хөдөлгдөг ямар нэг хүч заавал байх ёстой. Ганцхан хайр сэтгэл тийм хүчтэй байх ёстой. Хэрвээ чиний хайр дурлал талаар болвол чи ертөнцийг яаж дүрслэх вэ?
Тэгвэл амьдрах хэрэггүй. Миний амьдралд бүтлгүй явдал тохиолдож байсан ч гэсэн би ингэж бодож байгаагүй юм да. Ich ороод тоо. Чи миний амьдралыг та нар ч үгээр ээж, сургууль, ажил зорилгочгүйгээр дүрсэлж бодлоо. Чухам энэ бүхэнтэй би холбоотой учраас л ажиллаж амьдарч яваа юм шүү дээ. Тэгтээ хүн бүхэн ажилгүй шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Тэгтээ хайр дурлал гэдэг чинь хүний бүхий л амьдралын тун багхан хоёрыг эзэлж байгаа юм. Тийм биз дээ. Та хайр сэтгэлгүйгээр яаж амьдарч байна? Ээжээ, би энд байна. Та чанж байна? Ээж минь хүрээд ирж. Орлохгүй л ирчлээ дээ. Харин би баярлж байна. Хамт явсан охин чи яасан? Тэр лугаа явсан. Харихал байгаа да. Тэнэд явчихдаг хүүхдүү. Ээжээ. Оо. 10 дугаар ангид байхад намайг дугуйнтаа сундлаад явдаг байсан хүүхдийг та санаж байна уу? Коля гэдэг шар хүүхдийг? Тий. Чиний шарман гэд дууддаг байсан хүүхдийг үү? Нэрээ шарман гэдэг чинь нэр нь л дээ. Та их дургуйцдаг байгаагүй юу? Би юу? Дургуйцдаг байсан гэж юу? Хүн гэдэг чинь туйлын зоригтой байх ёстой. Тэгэхэд та нар дугуй унж дэмий давхсан их зах эмх замбрааг амьтад гэж их л загнадаг байж үлээ. Харин бид хоёр бие биендээ сэтгэлтэй байсан юм. Сая энэ охиныг мөн л тэгж толгойтой бүхэн зэмлцгээж байна. Ээж. Ээж нь хадаа хийсэн жимсний чанамар авчирсан. Тэгж хоёулахна дугаагаар давхих маань жинхэнэ аз жаргал байж. Тэр миний хүзүүн дээрээс аяархан үнсгэтэн би гэдэг чинь өхөхээс ч буцмааргүй. Ямар их баяр хөөр аз жаргалтай байсан юм бэ? Би 17-тай байхдаа нөхөрт гардаг байж. Тэгээд гарахгүй яасан? Та чинь шарман шүү. Таасан чимтэйгээ нөхцөчтэй гэдэл цагнадаг байсан шүү дээ. Мишатага аль хэрэг байгаа вэ? Мишатай юу? Бид хоёрын ахвт. Өнөөх хэлама ололцдгүй хэвээр. Тэгээд ч одоо гоч гарсан авгаа хэн дугуйндаа сундалж тавих вэ те? Ээж. Тэр одоо лаборант хүүхэнтэйгээ суусан баг. Сонгорхон чамаага би үнсэе. Өөцгөн чимэн юутай хөөрхөн яасан ч өрөөдмөр юм бит. Сэтгэлээ бити зовоогоорой. Би одоохон очно. Чиний Ромка. Миний хайртай охин минь. Зовлонд учирсан охин минь. Би чамд яаж тус болдго юм хэлээ те. Та намайг өршөөгөөрэй. Би таныг ганцхан хараймаа бодоод л намайг өртөө тоохгүй ингэж гомддог байсан. Би юм болно гэж юусоо бодсонгүй. Томчул та нар яагаад биднийг анхаарч бидэнд итгэдэггүй юм бэ? Тавшир минь охин. Ээж нар манайд очиж ярилцах уу? Яах? Би өөрөө Ленинград явна. Харин та Монгог. Хүүхдэд хавц дуурайд байгаа юм шүү. За одоо орох. Тачаана мэтлэвна. Нэг юм асууя. За. Бид эрхчлөөтэй хүмүүс үгүй юу? Тэгээд юу гэж? Яхаа зүгээр л та нарын тусаан төлдөг ичгээд дандаа хот хоормог юм хийцгэж байна. Яг байна.
Хотлохоор мөг юу хийчихв? Арманыг Петр руу цэс. Бас Катя сургаггүй алга боллоо. Би эргээд ирлээ. Болно үстэй. Хуцаа тайлж. Сайн байна уу та? Театр үзгээд хамт явахны хүлээж. Таны ээжийн бие муудаад Арманыг Ленинград руу явуулсны чинь дуулаад ирлээ. Би танд бүх хүнийг хэлье. Өөрийн тусын тулд Арманыг тийш нь явуулсан. Ээжигээ өвчтөе зовлонтой гэж дуудуулаач гэсэн. Хүүчин та нарт гомдсон шүү дээ. Энд чинь уучлж болшгүй хэрэг. Гомдохгүй, харин баярлна. Өөрийн төлөө юм чинь. Кача шиг охин олдохтой л олдно. Эхийгээ дуурайвал ямар хүн болохыг та манай нөхрөөс асуусан ч болно шүү. Та ээжийг хотлоо үтгэнд болиулаад хүүгээ ирүүлэх хэрэгтэй байна. Тэгж ярихгүй. Би хүн яхаг өөрөө мэднэ. Уучлаарай. Баяртай. Баяртай. Хүйр. Хэмэл ухаантай юм бол төрүүлдгээ төрүүлчихэд хүмүүжүүлэхгүй яасан юм бол? Костя. Чи яаж байна? Чи яла гинэ? Чамаг ястаалсан ч байна. Хамгэрэг чамаас дуулсан. Алуудаад. Би яс. Надаас улсын магтах ч байхгүй. Чамтай ярих гэж бодоод ирлээ. Бидний ярих Энийг Ленинград явуулах гэж байна. Тийм үү? Та нар хорих гэж байгаа үстэй. Арицсан. Үгүй байцал. Би ихсэн охины чинь Ленинград руу явуулвал ер нь зүгээр юм уу гэж бодож байна. Харин тэгээ яагаад хариад дийлдэхгүй юм чинь дураар нь болохоос ш. Би энийг чамд өгч байгаа юм биш. Энэ хоёр зүгээр бид их яарч явна. Их баярлалаа. Харин энэ түмбэм хүүхдүүдийн дотроос очиж чиний хүүтэ үерхлээ гэж бодоход амьдрал гэдгийг ойлгоход бэрх юм. эцгийгээ дуурайсан болохоор гэлээ. Сайн байна. Катя Ленинград руу ниссэн шүү дээ. Тун сайн байна. Эмээ нь ерөөсөө өвдөв юм байна. Эднэр л ийм ажил зохиож. Ямар мохолц вэ? Хэлээд яах вэ? Эднэр ч яах вэ? Жирийн л эцгийгчүүдэлтэй. Тэгтэл ухуур мөчтөх болсон юм. Катя гоноор Ленинградаас уцаар ирэх гэсэн байна. Ямар зовлонтой юм бэ? Утгагүй галзах юм. Өөрөө утсан ч уулзах байлгүй. Юу ч гэсэн би нэг яриад үздэг юм билүү? Энэ ярих урлага нь Арманд минь дамжуул нэцтэй. Тэгэлгүй яах вэ? Та бидний уучлаарай. Катяг Ленинград явахт нь ээж нь гаргаж өгсөн гинэ. Тэгвэл зовлтгүй шүү дээ. Ингээд болох нь тэрв. Их сайн байна. Саша. Хоёулаа кино үзье. Замда холбоогоор орно шүү. Би муу сурч байна гэж чамд 3 дахь удаага бичиж байна.
Намайг өрөвдөхтэй л эднэр 3 тавьдаг байх та. Захирал авгаа бидэнд сургаалаа илдэж та нар зовлон ямар байдгийг зүүдэндээ ч үзээгүй гэж яриад над руу их муухай ширтсэн. Таны багш амьдралын цар хүрээ гэдэг бол дурлалаас хамаагүй өргөн гэж ярьсан мөртлөө өөрийнх нь харц гониг дүүрэн байдгийм. Москва, Ленинград хоёрын хооронд газар цөмөрч асар их ан цав гарлаа гэж би саяхан зүудэлсэн. Вера, охин минь, ажил бидний сонсноор бүтэж байгаа. Арман сургуультай явсан. Ээж нь тамхиа татаад л сууж байна. Арманыг эрхийг дөхөхөр орондоо ороод л өвхлүү цараа гаргаад л хитчихнэ. Ээж нь ер нь гайхалтай. Аюу яслаг жүжигчин байгаа биз? Эмээ та юу гинэ? Жүжигчин гинэ? Та нар ер нь Арман чи ухаарч үзээч. Чи бид хэрэгтэй болоод л ингэж байна шүү дээ. Онгойдох. Хоёулаа учир ярилцъя. Чи дуулж байна уу? Би чамд бүгдийг тайлбарлаад өгье. Эний чинь жинхэнэ дурлал гэж чамд хэн хэлж байгаа юм бэ? Чи цэцэрлэгт байхдаа Лизад хайртай байсан шүү дээ. Тэгэхэд бид та хоёрыг гэрлүүлэх ёстой байсан уу да? Ойлгож байна уу чи? Онгойд чи хаана угдаад байна? Хаалгыг чинь би эвдлээ шүү. Орвол онгойд дуулуу чи. Би чамайг хайрсан ч явуулахгүй. Тэднийх нь гэр бүлээрээ бүтлэг уус. Тэр охин ч гэсэн ядгаагүй. Би чамайг батлаж хүлээж гинжилж байгаа ч гэсэн тэр охиноос аврах таалныг аварна. Мэдүү?